За сайн байцгаана уу. Сайхан өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. Тэгээ өнөөдөр их сайхан өдөр байна. Одоо их сайхан өдөр байна. Тэгээд энэ сайхан одоо эзний өдөр. Эзний ариун өргөнд хүрэлцэн ирсэн. Мөргөл хүндэтгэлээ өргөхөөр ирсэн. Эрхэм та бүхнийг маань эзэн ивэх болтугай гэж ерөөё. Мик жоохон чангалвал болох нь хатна. Арай суул байна уу? За өнгөрсөн 7 хоног та бүхний маань аж амьдрал сайхан биз дээ. Бурхны ивэлээр үнэхээр амар тайван. Ивэл нэг үслэр дүүрэн байсан биз дээ, тийм ээ? Тий. Тэгээд эзний үгээр бас босгон байгуулагдаж, эзний үгийг уншиж, эзний үгэн дотор залбирч, тэгээд ажил үйлс, амьдрал одоо бүх зүйлээ эзний дотор даатгаж амьдрах бол үнэхээр ерөөл юм аах төс. Амен. Тэгээд бид нар ийм гайхалтай ерөөлтэй, ийм гайхалтай замыг сонгож, ийм гайхалтай эзний бэлдсэн, төлөвлөсөн энэ замаар амьдарч байгаа одоо ийм сонгогдсон үнэхээр хаанд дахилч, тийм ээ? Ийм эрхэм хүмүүс юм шүү ах төсөө. Амен. За, хажууд байгаа хүмүүстээ ерөөл өргөе бүгдээрээ. Эзэн таныг ивэх болтугай. За, та ерөөлийн сувг болж ерөөгдөж таны гэр бүл, ажил үйлс, амьдрал цэцэглэн хөгжих болтугай гэд. Гүйцэж гинөө, яаж гинөө? Миний үгийг сая ер нь яг давтаж чадав гэд тий. За амен. Тэгээд бид нар ер нь бол нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэж сайхан үг биш үү те, тийм ээ ах дүүсээ. Тэгээд ер нь амнаасаа гарах одоо алив хамгийн одоо сайхан үгээр бусдыг одоо ерөөх ёстой шүү ах дүүсээ. Амен. Тий. Тэгээ энэ бол бидэнд өгөгдсөн одоо эзнээс өгсөн тэр гайхалтай ерөөл юм шүү. Амен. Тэгэхээр ер нь бол өдөр болгон одоо хүмүүсийг ерөөж байгаарай. Дор хаяж тийм ээ одоо 2 3 бүр болж игэл одоо тэрнээс ч дээш одоо олон хүнийг үргэлж одоо сайхан үгээр тэгээ бүр цаашлал бол одоо эзний үгээр одоо ерөөж байгаарай гэж та бүхнийгаа одоо бас ерөөмөр байна шүү. Амен. За Есүс нэг алдартай үг бол хэлсэн. За тэр үгийг бол бид нар бүгдээ мэдж байгаа. Хамт дахиад нэг уншъя тийм ээ. Зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт өрөхгүй гэсэн. За энэ үг бол маш алдартай үг. Маш алдартай ишлэл. Тэгээ бид нарын зүрх сэтгэлд байх ёстой үг. Тийм. Өдөр болгон бид энэ үнийг тунхагласан ч болно. Өглөө сэрэл зам үнэн ам бол эзэн та билээ. Залбиралдаа дурсан тийм ээ. Тэгээд хинч тийм үү? Надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэж та хэлсэн учраас танд баярлалаа. Таны дотор байгаадаа би талархаж байна. Ажил үйлс амьдрал бүх зүйлийг минь та ерөөж өгөөрэй гэж ингэж. Өдөр болгоны одоо залбиралдаа та бүхэн энэ ишлэлийг дурсан талархан одоо эзний өмнө залбирдаг байгаасаа гэж хүсэж байна. Амен. За сургаалт үгс номын 10:29 дээр эзний зам өөлөх гэмгүйд өмг түшиг ёс бусыг үйлдэгчдэд суурил болдгоо гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр эзний зам өөлөх гэмгүйд өмг түшиг болдгоо гэж ингэж. Тэгэхээр сургаалт үгс номыг харах юм бол ер нь бол маш их тийм одоо мэрэгэн ухаантай байх талаар ярьдаг. Тэгээд тэр мэрэгэн ухааны сонголтууд, тэр мэрэгэн ухааны шийдвэрүүд нь одоо сайн замыг сонгож одоо амьдрах ёстой гэдгийг одоо сургаалт өгс ном ер нь бол бүхэлдээ тэгж одоо ярьдаг. Тэгээд мунхагийн зам болвол юу вэ? Мөхөл. Тэгэхээр сайныг дагаж одоо сайн замыг сонгож үндсэндээ тэр одоо Соломон хааны хэлээд байгаа сайн зам болвол одоо Бурхны төлөвлөсөн тэр мэрэгэн ухаан доторх, Бурхны мэрэгэн ухаан доторх одоо тэр сайн замаар одоо амьдрах ёстой. Тэхийн тулд хүн мэрэгэн ухаантай байх ёстой гэдэг талаар ер нь бол Соломон хаан ярьсан байдаг. За тэгэхээр бид нар Монгол нутагт амьдардаг хүмүүс учраас бид нар байгалийн ер нь хамгийн сайхан зүйлсийг одоо үзэж туулж амьдардаг одоо ийм сайхан ерөөлтэй ард түмэн. За одоо 100 цаг болж байна. Сайхан цэцэг ногоод илгэрч байна. Яргуу ургасан байна. Тэгээ би сая өнгөрсөн 7 хоногт бэлэг рүү одоо бас жоохон салхинд гарлаа. Сайхан яргуу цэнхэрдсэн байна. Сайхан ургасан байна. Ногоо цухилсан байна.
Ингээд байгаль дэлхий өнгөө засаад одоо бидэнд нэгэн сайхан одоо 100 буюу нэгэн сайхан одоо Бурхны бүтээсэн улирал ирж байна. Тэгэхээр бид нар ийм сайхан одоо байгаль дэлхийд өсөж төрсөн ийм одоо ерөөлтэй ахын дүүс шүү гэдгийг та бүхэндээ одоо бас дахин жууламжламаар байна. Тэгэхээр та бүхэн анзаарч байгаа бох миний амнаас ер нь дандаа эх орно гэсэн тийм нэг үг их зугалдж байгааг та бүхэн нэлээд анзаарч байгаа бох тий. Урд гарахаараа л дандаа бид бол монголчууд, бид бол түүхтэй, бид бол агуу гал ингээл ярих дуртай. Тэгэхээр бид ер нь бол энэ үндэсний үр сад болсондоо үргэлж одоо талархаж амьдрах ёстой. Тэгээд эх орноо бид нар ерөөх ёстой. Сайн сайхнаар үргэлж ерөөдөг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд зам бүр одоо Ром руу чиглэдэг байсан гэдэг алдартай үг байгаа. Харин 13 дугаар зуунд бол зам бүхэн Монгол руу чиглэдэг байлаа шүү дээ, тийм ээ. Зам бүхэн шүү дээ, тийм ээ. Тэгээд торгоны зам гэж тэр замыг Монгол үндэст нь нээж, үндсэндээ бол дэлхийн одоо бүх холбоо, бүх сүлжээ, бүх одоо дэлхийг холбосон тэр үндэстэн бол Монгол үндэстэн гэж ингэж үздэг юм биш үү? Амен. Нэг өсөндөө худалдаа 8 одоо тэр бүх замыг нээсэн тэр гайхалтай үндэстэн бол одоо бид байх нь шүү дээ. Амен үү? Тэгэхээр 13 дугаар зуунд бол бүх зам Монгол руу шигэлдэг байжээ. Тэгээ бүх үндэстэн тэр Монгол гэж үндэстнийг одоо ажиглан харж энэ үндэстэн ер нь яах нь вэ, тийм ээ? Энэ үндэстэн ер нь ямар аимшигтай агуу үндэстэн бэ гэж харахын сацуу бас нэг чухал зүйл нь юу байсан бэ гэхээр бүх үндэстний хүмүүс одоо Монгол гэж тэр үндэстнийг үзэхээр одоо аялдаг байсан байх нь шүү дээ, тийм ээ? Бүр ирж үздэг байсан. Тэгээ Марко Поло гэж тэр алдартай хүн бол ирж үзсэн байгаа шүү дээ. Тэгээ тэмдэглэлээ бичиж үлдээгээд энэ үндэстэн бол агуу үндэстэн байна гэж ингэж дүгнээд одоо явсан байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр маш олон үндэстнүүдэд одоо зам болсон ийм үндэстний одоо гайхалтай үр сад байх нэ бид. За ер нь бол бид нар Хөвсгөл аймгийн сайн мэдж байгаа. Хөвсгөл аймаг бол ер нь хамгийн одоо үзэгсэлэнтэй байгаль гэж бид нар яривал ер нь болно. Тэгээд байгаль, цагуур, уус, одоо ой, мод гэдэг ингээд бүх зүйл нь одоо дэгширсэн ийм гайхалтай нутаг байгаа. Тэгээд энэ нутагт одоо Хөвч тайг гэж маш их үргэлжилсэн, олон километр үргэлжилсэн, тасралтгүй үргэлжлэх одоо ой шугуутай ийм одоо гайхамшигтай газар байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ номлол дээр би яг энэ нэг хэсгийг иш татж байгаа. Юу вэ гэхээр бид нар хэрвээ тэр хязгааргүй ой шугуу дотор одоо аялах хэрэгтэй боллоо. Явах хэрэгтэй боллоо. Эсвэл ямарваа нэгэн байдлаар тэр газарт ингээд бид нар зам гаргаж одоо тэр газрыг үзэж харах одоо ийм нөхцөл байдал үүслэе гэж бодъё, тийм ээ. Тэгвэл бид нар хамгийн түрүүнд нэг зүйлийг тодорхой болгоно. Тэр нь юу гэхээр нутгийн хамгийн сайн газарчныг олж уулзсан, тийм ээ. Олж уулзаад тэгээд тэр Хөвч тайгад байгаа одоо цаатан тэр хүмүүстээр очихын тулд, тийм үү? Бидэрт маш сайн юу хэрэгтэй? Газарчин хэрэгтэй. Тэгэхээр тэр газарчнаар дамжуул бид нар тэр одоо Хөвч тайг тэр замыг олж нэгэсэндээ хүрэх газараа очих газараа аюулгүйгээр хүрэх болдог, тийм үү? Хэрвээ бид нар өөрсдөө дур мэдээд одоо юу гэж ярих вэ? Би чадна гэд хэрвээ явбал бид нар тэр ой шугуу дотор одоо замаа олоход төвхтэй бол. Нэг ёсондоо ой шугуу дотор бол одоо зөв чигээ хүн ер нь алдна. Яг хөө хэрвээ өдөр байх юм бол нарны баримжаа хараад за энэ үд болж ийн эсвэл одоо юм байна. Тэгсэн ч гэсэн одоо ой шугуу дотор бүх зүйл ер нь бол хязгаарлагддаг, тийм. Хэрвээ зориг гарган өөрөө зөтөгөл ямарваа нэгэн аюул дагуулж магадгүй. Бүр цаашлаад амнасаа шалтаж магадгүй. Харин тэр ой тайг, Хөвч тайгийг давахын тулд маш сайн газарчин хэрэгтэй. Нутгийн уугуул одоо тэр газрыг бүр нүкс сувийг андахгүй мэддэг одоо тийм сайн газарчин хэрэгтэй. Гэхдээ л яг нутгийн хүний үгийг би бас сонсч ирсэн. Юу вэ гэхээр очиж үзээгүй газар бас их байдаг гэж. Тэнд амьдардаг хүмүүс шүү дээ. Гэхдээ л хөл тавьж үзээгүй газар олон баг гэж ярьдаг. Тэгэхээр ер нь бол одоо тэр ой тайгад биднэрт маш сайн чиглүүлэгч хэрэгтэй гэж ингэж. За бас нэг зүйл хуваалцъя гэж бодож байна.
Хүн ер нь шинэ газар очихдоо эхлээд бүх газар шинэ байдаг. Зам нь бүгд шинэ байдаг. Очид танилцаад шинэ газруудтай танилцаг заримдаа одоо бол юм хөгжиж тийм ээ. Одоо бүх юм утсан дээр хараад очих газараа тэмдэглээд очдог болчих юм хөгжсөн байна тийм ээ. Гэхдээ хөдөө орон нутагч юм уу эсвэл бүр зэлүүд газар очиход бид нарт яах вэ? Тэр газрыг явж судлах хэрэгтэй болно. Очоод за энэ ийшээ явдаг зам байна, энэ ийшээ явдаг зам байна. Энэ замаар явбал тэр газар хүрэх юм байна гэж ингэж. Тэгээ тэр газраа хэсэг амьдрахад яадаг вүлээ? Бид судалсан байдаг. Замаасаа мэдсэн байдаг. Бүр цаашлаад шин замуудыг нээсэн байдаг. Тийм ээ, олж мэдсэн. Тэгэхээр хүүхэд байхдаа би ер нь бол 100 их тийм байгалийн сайханд одоо өссөн юм хүн. Тэгээ би Увс аймгийн Зүү хангаас өмнөд одоо бага нас маань өнгөрсөн. За тэр газар бол ой ихээр, тал ихээр, говь гэсэн одоо энэ гурван нутгийг хослуулсан юм одоо онцгой сум байдаг. Урагшаага ингээд ийм зэлүүд тал бүр говь илсэн цөлөрхөө. Дунд хэсэгтээ яг хээр тал одоо уул хад тийм ээ өндөр уултай. Хойд хэсэгтээ болохоор одоо ой шугуу. Тэр ой шугууг цаашаа гарангуут бас дахиад илсэн цөл. Ийм одоо онцгой юм нэг гайхалтай газар өссөн хүн. Тэгээд миний зуны одоо өссөн тэр газар бол ой шугуутай газар. Ой шугуутай газар. Тэгээд тэнд нэг маш гоё газар байдаг. Тэр ямар газар вэ гэвэл та бүхэн мэдж байгаа. Уулын одоо битүү ой шугуутай газарт нэг тийм гоё газар байдаг. Тэр ямар газар вэ гэхээр манай нутгийнхан юу гэж хэлдэг вэ гэхээр судаг гэж хэлдэг. Судаг гэж ярьдаг. Тэгэхээр одоо тэр мод уул хадтай газар амьдарсан хүмүүс бол үүнийг сайн мэдж байгаа. Тэгэхээр тэр судаг ямар учиртай газар вэ гэхээр тэнд ус урсчихэд. Тэр уулын одоо тэр жимээр тэр жалгаар ингээд ус зүгээр газараас ингээд хөлрөөд зарим газараа ингээд шалбагтаа намагтаа зарим газраар нь ингээд тонголог ус урсч яадаг зарим газараас нь ус оргилж яадаг ийм гайхалтай газар байдаг. Тэгээд тэр судагт ер нь бүх амьд амьтан очдог. Нэг гэсэндээ ундаалдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд бүх мал сүрэг бүх ойд байгаа тэр ан амьтан бүх зүйл. Тэгээд тэнд нэг зүйл очдог. Тэр хин бэ гэхээр хүн очдог. Тэгээд тэр судаг их сонирхолтой газар. Та бүхэн яг тийм газар амьдарсан хүмүүс мэдж байгаа. Яг битүү ой ширэнгэ дотор бол ийм одоо маш их тийм бөхчм. Зуны халуун өдөр бол бөхчм, ялаа шумуултай одоо их хэцүү. Тийм агаар нь арай өөр байдаг. Яг тийм судагтай одоо уулын ийм жимтэй тэгээд зарим газараа жоохон модгүй ийм газар очихоор ер нь тэр газар их тийм чиглэг байдаг. Тэгээд яг тэр жалга гуугаад агаад тэр модныхоо жим тэр газрыг дагаад нам газар руугаа ингээд сэрүү даачдаг. Сайхан сэрүү даасан сэнгис. Тэгэхээр тэр газарт тэр зуны халуунд мал үндсэндээ одоо амарч идэг. Хүнч хүртэл бас амарч идэг ийм газар. Тэгэхээр тэр судагт юу байдаг вэ гэхээр тэр жалга тэр одоо уулын жимийг дагаад зам гарсан байдаг. Тэгээ манай нутагт бол тэр замыг морин зам гэж ярьдаг. Яг ингээд нэг хүн явах. Ер нь бол яг нэг морьтой хүн явах юм зам байдаг тийм ээ. Тэгээ тэргээр одоо мотоциклтай хүн ч явдаг. Тэгээ хүмүүс ч тэргээр явдаг. Тэгээ тэр замаар яваад одоо үндсэндээ одоо тэндээс ус авдаг эсвэл тэндээс ундаалдаг ийм газар. Зарим ой шигүү одоо шугуутай газар яг тэр судаг жалгахтай тийм чиглэг газар юу байдаг вэ гэхээр ер нь бол жимс ургадаг. Тийм ээ? Жимс ургадаг. Манай нутагт бол өхрэнүүд гэдэг жимс одоо маш их ургадаг. Яг тэгж. Тэгэхээр тэр жимс тэр уулын орой дээр эсвэл тэр уулын нарлаг ингэр дээр ер нь бол ургадаг. Юу вэ гэхээр яг тэр чиглэг тэр доор одоо тэр газар ер нь бол ургадаг. Тэгээд хүүхэд байхдаа дандаа тэргээр явж жимстүүдэг. Одоо ийм байлаа. Тэгэхээр яг хүний амьдралд нэг жим хэрэгтэй. Бидний амьдралд ер нь жим хэрэгтэй байдаг. Тэгээ бидний амьдралд заримдаа яг тэгж амрах тийм гоё одоо чиглэг уур амьсгалтай одоо тэр ой шугуу тэр судаг шиг одоо тэнд ингээд бүх амьдрал цэцгэлж яадаг ийм одоо нэг амьдралын нэг ийм өнцөг бидэнд хэрэгтэй. Тэгээд яг тэр судгийг дагаад зам гарсан тэр замаар одоо хүмүүс айж амьдрал бүх зүйлээ ингээд одоо бүтээж явдаг шиг тэр жимээр бас зам гарсан байдаг. Тэгээд тэр замаар ер нь бол аюулгүйгээр одоо явах болдог.
Уулын шигүү одоо бүр явж болохгүй газрууд зөндөө байдаг тийм. Тэгэхээр тэргээр явхад бол төвөгтэй. Мал амтанч хүртэл явхад хэцүү байдаг. Тэгэхээр яг энэ нөхцлөөс та бүхэндээ юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл биднэрт гайхамшигтай жим нээгдсэн. Амен. Тэ гайхамшигтай жим нээгдсэн. Тэгээд тэр жим нь өөрөө хинбэ гэвэл эзэн өөр. Тэгээ Есүс өөрөө газарчин биш. Тэр зам нь өөр. Газарчин биш. Бид нар заримдаа яг зам заагч нь одоо тэр чиглүүлэгч нь Есүс гэж ингэж бид нар ярих гэдэг. Гэхдээ зарим нэг талдаа мөн гэхдээ Есүс өөрийгөө юу гэж хэлсэн бэ гэхээр зам гэж хэлсэн. Тэгээ би бол зам. Тийм учраас надаар дамжиж эцэгт хүрэхэл боломж байгаа гэж хэлдэг. Харин газарчны талаар хэдүүлээ байж байгаад ярина. Тэр газарчин хинбэ гэдгийг та бүгдээрээ ер нь бол мэдж байгаа. Газарчин бол үнэхээр гайхалтай. Биднийг үргэлж чиглүүлж, бидний амьдралыг үргэлж одоо зөв зам руу чиглүүлдэг. Тийм гайхамшигтай нэгэн бол байгаа бидэнд, тийм ээ. За тэгэхээр сургаалт үгс ном руугаа бүгдээрээ орцгоё. Сургаалт үгс номын 1-р бүлгийн 2-оос 7 дээр нэг зүйл ярьсан байгаа. Тэгээ би та бүхэнд уншиж өгье. За, мэрэгэн ухаан хийгээд сахилгад суралцаж, ухаарлын үгсийг ухаан ойлгох, ухаалаг хандлага, зөв төшөөлөл, шударга ёс, чигч байхын сургамжийг олохын тулд гинэн нэгэнд хэрсэн ухааныг идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд мэрэгэн сонсог, мэдлэгээ тэлэг, ухаалаг нь мэрэгэн өдрөмжиг мөн аваг. Ингэх нь сургаалт өгс, ёгт зүйрлэлүүд, мэрэгдийн үгс хийгээд оньсох тавруудыг нь ойлгож ухахын тулд ачээ. Эзнээс имээхүйн мэдлэгийн ихэн юм аа. Мэрэгэн ухаан хийгээд сургамжийг мунхагууд үл томсролдог ачээ гэж. Тэгэхээр бидний тэр явах замд нэг чухал зүйл байх ёстой. Тэр бол түрүүн би хэлсэн тийм ээ. Тэр бол мэрэгэн ухаан. Бид мэрэгэн ухаантайгаар эзнээс өгсөн тэр мэрэгэн ухааны ялгаж салгах тэр ухаарлаар бид замыг ялгах ёстой болдог. Тэгээ тэр замыг бид нар олсон. Тэр замаа нэг ёсондоо тордох хэрэгтэй болдог. Тэр замаараа хэрхэн явах уу, хэрхэн амьдрах уу, тэр замаа хэрхэн туулах уу гэдгийг бид нар энэ мэрэгэн ухаанаар шийдэх болдог. За дуулал 1-р бүлгийг бүгдээр харцгаая. За энэ бол маш бас алдартай хэсэг шүү дээ. Юу гэвэл хүн болгоны одоо мэддэг нэг бүлэг байгаа. Буруутуудын зөвлгөөгөөр алхдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтөё. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт жимсээ ургуулж, навчсан үл хатнаа. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна. Гин буруут нь тийм босаагаад салтхаар яллагдан хаягдах тарианы халс мэт шийтгэл ирэхэд буруут нь зогсож үлдэн, зөвтийн чуулал нүгэлтнүү зогсож үл хоцорно. Зөвтийн замыг эзэн мэдмүү, буруутын зам сөнөж мөхмөө гэсэн. Тэгэхээр дуулал 1-р бүлэг дээр яг л 2 зам ярьж байгаа. Тэрний үг бол зөвтийн замыг эзэн мэддэг, буруутын зам сөнөж мөхмөө гэсэн. Сургаалт үгс номон дээр бас 2 зам байгаа. Тэр юу вэ гэвэл мэрэгэн ухаантай нэгэн зөв замыг сонгодог. Муухаг нэгэн муу замыг сонгодог. Гэхдээ сайн замын төгсгөлд юу байгаа вэ? Тэнд ам байх. Амьдрал байгаа гэж. Муу замын төгсгөлд юу байна? Үхэл байгаа гэж. Тэгэхээр ах トゥ усаа бид сайн замыг аль хэдийн сонгосон. Сайн зам дээр бид аль хэдийн амьдарч байгаа. Амен. Тэгээд тэр замаа бид одоо нэлээд сайн тордох хэрэгтэй. Тордох хэрэгтэй. Засвар үйлчлэгийг цаг алдахгүй хийдэг байх хэрэгтэй. Түүнээс би аль хэдийн зөв зам дээр байгаа. Одоо би ер нь миний очих газар тодорхой гэд ямарваа нэгэн үйлдэл, ямарваа нэгэн хөдөлгөөн, ямарваа нэгэн өөрийгөө одоо сэтэлжүүлсэн, сайжруулсан тийм ээ. Ийм зүйл хийхгүй бол зэвэрч магтдаг. Бохирдож магтдаг. Бүр цаашлаад муу зүйлсүүд ч бас орж ирж магтдаг. Тийм учраас байнгын цэвэрлэгээ, байнгын одоо арчилгаа хэрэгтэй бол. Тэгэхээр бид нар энэ Есүс өөрөө зам. Энэ замаар бид нар алхахдаа маш сайн өөрсдийгөө тордох хэрэгтэй болдог. Өнөөдөр та бүхэн босоод яг л энэ замыг сонгосон байна. Амен. Хайхалтай байна. Амен. Баярлалаа. Өглөө босоод цуглаан руугаа яарсан байна. Баярлалаа, тийм ээ? Баярлалаа. Халелуя. Эзэн талархъя, тийм ээ? Амен. Энэ сайн замаар тордож байгаа явдал мөн шүү бахтаас. Амен.
Сайн замаа бид нар тордож байна. Та бүхэн магадгүй маргааш ажлын эхний өдөр гараад шууд залбирна. Амийн эзэн минь баярлалаа, ажил үйлсийг нь өрөөгөөр им залбирал байна. Эзэн та надтай хамт тийм ээ. Таны ерөөл надад байна, ивэл надад байна. Энэ бол бас замаа тордож байгаа явдал, тийм ээ. Тэгэхээр бид нар маш олон зүйл одоо энэ замаа тордож, энэ замаараа тууштай амьдрахад бидэрт маш их хичээл зүтгэл одоо хэрэгтэй болдог гэдгийг бас хэлж байгаа шүү дээ. Амен. Тэгэхээр сургаалт үгс буюу дуулал номон дээр яг л энэ зүйл. Хоёр зүйл ярьж байгаа. Нэг нь юу гэхээр сайн зам, нөгөөх нь муу зам. Ер нь Библийг бүхэлд нь эхнээс нь дуустал харуул хоёр л зам баг. Нэг нь мөнхийн зам, нэг нь мөхлийн зам. Нэг нь мөнхийн улс, нөгөөх нь мөнхийн там. Нэг нь одоо зөв итгэлтэй нэгэсэндээ ариун хүн, нөгөөх нь гэм нүгэлтэй хүн. Тэгэхээр Библийн теологи гэдэг яг энэ утгаар юу гэж үздэг вэ гэвэл Библи ер нь үндсэндээ хоёр туйлыг танилцуулдаг гэж үздэг. Хоёр туйлыг. Хоёр хязгаар гэсэн үг. Хоёр мөнхийн хоёр туйлыг Эхлэл номоос эхлээд Илчлэлт ном хүртэл танилцуулдаг. Тэгэхээр энэ дунд Есүс сайн замыг өөрөө тамгалсан. Тэр нь юу вэ гэхээр бүгдээрээ уншъя, тийм ээ. Есүс өөрийгөө юу гэсэн бэлээ? Зам үнэн ам бол би байгаа юм. Тэгээ хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Сайн замаа Бурхан өөрөө, Бурханы хүү өөрөөрөө нээж өгсөн. Тэгээд үүнийг юу гэж үзэж байгаа вэ гэхээр үүнийг бид нар ерөөл гэж үзнэ. Амен. Тэгэхээр бид гайхалтай мөнхийн ерөөл авсан хүмүүс юм аах гэсэн. Амен. Тэгэхээр энэ ерөөлийг та бүхэн тордох хэрэгтэй боллоо. Та бүхний үүрэг боллоо хэвчээ. Та бүхэндээ амжилт хүсье. Амен, амен, амен. Талархъя. Эзэн талархъя бүгдээрээ. Амен. Талархъя. Тэр бол сайн эзэн юм аа. Тэр бол гайхалтай эзэн. Сургаалт үгс номын 22-ын 6 дээр явах ёстой зам гэж хүмүүрт байдгаа гэдгийг хэлсэн. Энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр явах ёстой замаар нь хүүхдүүдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй гэж хэлдэг. Бид өөрсдөө хүүхдүүд гэж бодъё. Тэгвэл эзэн өнөөдөр бид нарыг явах ёстой замаар нь сургаж байна. Тэгээд бид амьдралаа дуусгах мөчгүртэл тийм үү? Өтөлсөн ч түүнийг тийм үү? Энэ дэлхийг орхих хүртлээр түүнийг орхихгүйгээр сагсаар амьдрах болно гэдгийг хэлсэн байна хтас. За зарим хүмүүс явах ёстой замаа ер нь бол ойлгодоггүй. Итгэгч гэдэг хэлдэг мөртлөө өөр замаар явж л байдаг. Явсаар л байдаг. Зарим хүмүүс Есүст итгэхэд байгаа. Гэхдээ биений зам ер нь юу юм бэ гэж асуудаг. Зарим хүмүүс энэ ер нь гайгүй дажгүй зам байсан. Гэхдээ дундаасаа жоохон хүнд болоод байна. Боли. Энэ ер нь явахад хэцүү юм байна. Тэгвэл одоо би замаас олно гэж зарим хүмүүс боддог. Харин зарим хүмүүс тэр замаа бүр үхтлээ зуурдаг. Бүр ам тавьсан ч тэрийгэ зуурдаг. Тэгээд тэр хүмүүсийн нэр дурсагдсан байдаг. Үүнд Библиэлд энэ бааtruуд маш олон байна. Тэд дурсагдсан байдаг. Эцэстээ тэд тэр туулсан амьдралаараа гэрчлэл болсон байдаг. Амен. Тэгэхээр зөв зам. Миний явах зам л гэдэг. Зөв зам. Гэхдээ тэр зам юу вэ гэдгийг бид нар ухаж ойлгох хэрэгтэй. Нэг ясандоо Есүс зам. Ерөнхий ойлгож болохгүй шүү дээ бид нар. Есүс зам. Гэхдээ тэр зам яг ямар зам юм бэ? Тэр замын нухчаа, тэр замын тэр орж байгаа, гарж байгаа, тэр замын тэр одоо зам нь тэр тавигдсан шалн тийм үү? Тэр замаар явхад тэнд юу байдгийм, одоо бүгдийг нь одоо судалж мэдэх хэрэгтэй. Түүнээс бид нар Есүс бол зам. За би тэр замаар амьдрчил байгаа. Гэт нэг юм ерөнхий амьдрт. Ерөнхий. Гэтэл тэр замд чинь жоохон тэр замын хажууханд ингээд тэр ундаалмаар, тэр амармаар сайхан газар жишээ нь байж байгаа чинь. Гэтэл тэрийг харахгүй л хажуугаар нь би амармаар байна. Би хэцүү байна. Гэт ингээд яваад байдаг. Дээгүүр хараад ингээд яваад байдаг. Туучаад байдаг. Гэтэл яг үндэ эзэн чиглүүлээд шүү дээ. Наа чинь хажууд чинь.
Яг энэ миний энэ явж байгаа энэ зам чи миний дотор явж байгаа. Би чамд ингээд амын шин сангааг тайлах, ундаалах тэр юм би энэ бэлтцсэн байна гэдэг. Хаана вэ гэл ингээд явд. Хаана вэ гэд ингээд дээгүүр хараад явчихдаг. Тэгэхээр бид нар юу вэ? Энэ замаа маш сайн судлах, мэдэх, тийм ээ? Энэ зам ер нь ямар зам бэ гэдгийг бид нар онлын хувьд нэг ёсондоо академик мэдлэгийн хүрээнд тэгээд зүрх сэтгэлийн гүнээс энэ замыг мэдсэн байх ёстой. Тэгвэл та явж байгаа замаа маш тод харна. Эзний дотор байдаг зам чинь энэ шүү дээ. Эзэн заримдаа ингэж амраадаг. Эзэн заримдаа ингэж шагнадаг, тийм ээ? Эзэн заримдаа энэ хүнд хэцүү зүйлийг яг ингэж ерөөл болгон өгдөг, өөрчилдөг. Эзэн намайг яг ингэж сонсдог гэдгийг бид нар яг өөрсдөө туулж мэдснээрээ түүнийг мэдэх ёстой болдог. За тэгэхээр зарим хүмүүс их хэлбэр замыг сонгохыг хүсдэг. Хэлбэр зам. Ер нь хүн хэлбэр замыг сонгохыг хүсдэг. Жохон хүнд зам гэвэл за боли. Хэцүү. Хэцүү юм байна. Болохгүй юм байна. Харин Есүс өөрөө зам болсон. Гэхдээ тэр зам ямар үнээр олдсон бэ гэдгийг бид нар эхлэн мэдэх хэрэгтэй, тийм ээ? Есүс өөрөө бүр тэр зам болсон шүү дээ. Амиа өгөөд, амьдралаа зориулаад. Тэгээд би зам юм аа. Тэгээд одоо та бүхэн надаар дамжиж эцэгт хүрэх ёстой гэдгийг хэлж байна. Гэтэл яг үндэ бид нар итгэлийн амьдралаар амьдраад эхлэхээр ингээл бөмбөгнөөл идэх, тийм ээ? Нэг шийдвэр гаргаж чаддаг. Нэг юм бөмбөг шиг өнгөрөөл байдаг. Нэг ийм амьдралаар амьдрдаг. Тэгээ нэг жоохон гатахчих юм бол баг хагарчих гал, тийм ээ? Цоорчих гал. Ийм эмзэг амьдэрдэг бид нар. Тэгээд чуулганы хүмүүс бүр эмзэг болсон байдаг. Тэр хайрыг уг нь бол буруу ойлгоод байгаа юм баггүй юу? Ах дүүсээ. Эзний хайрыг бид нар буруу ойлгоод байгаа юм шүү. Юу ч хийсэн миний толгойг хэлнэ гэсэн тэр хайр бол бас биш юм шүү. Тэр хайр чинь заримдаа хатгаж үздэг. Заримдаа бүр ташуурдаж үздэг. Тийм ээ? Заримдаа бүр ингээд даах хэмжээгээр нь ачааг яадгүй үүрүүлдэг, тийм ээ? Ингээд үүрээд чи наадхагаа туулаад гараад ингээд яв гэж ингэж. Гэтэл яг үүндээ бид нар Бурхны хайрыг тийм эмзэг хүлээж авдаг. Нөгөө зөөлх ингээл нэг бөмбөг шүү. Ингээл өнгөрөөд идэх. Тэгээд үүнээс болж хэн ер нь бид нарыг хоол болгож авах нь тийм ээ? Тодорхой болдог. Тийм хөөрхөн бөмбөг шиг өнгөрж байгаа юм чинь тийм биз дээ. Чи нааш. Би чамд өстой гоё юм өгнө. Шууд хууртна. Өстой гоё. За баярлалаа. Наа чинь яг миний зам мөн шүү дээ. Яг мөн байна. Яг л эзнийг би яг ингэж ойлгосон. Зөв. Чи яг зөв ойлгосон. Тэр эзэн чинь би мөн байна. Мөн байна. Яг зөв. Чи зөв ойлгосон. Чамд юу хэрэгтэй? Эмгэр. За. Яг энэ вэ шүү дээ. Ярээс яг энэ байсан байна гэж ингэж. Тэгэхээр бид нар хэрвээ яг энэ Есүс зам гэдгийг тийм үү? Бүр ясмаханда цус зүрх сэтгэл оюун бодол бүх зүйлээрээ мэдрэх чадахгүй бол бид нар яг энэ бөмбөг шиг ийм эмзэг амьдэрдэг. Заримдаа Библиэлд бүр итгэл үнэмшлээ худалдсан тохиолдол биш шүү дээ. Тэр замаа өөр замаар сольсон тохиолдол байх. Тэр хэмбэ гэвэл тэр Искариотын Юдас. Есүсийг дагсан тэр чинь сайн замаар явах гэж байгаа хүн шүү дээ, тийм ээ? Гэтэл яг үнэндээ тэр сайн замыг тэр ойлгоогүй. Тэр сайн замыг бүр хэрэгээр өөрчилсөн. Тэгээд тэр муу замыг сонгосон. Муу замыг сонгохдоо бүр Есүсийг худалдсан. Мөнгөөр худалдсан. Заримдаа хүмүүс яг ингэдэг. Сайн замыг яг өөрсдөөсөө болоод, гэм нүглээсээ болоод, тэр гэмт мөн чанараасаа болоод нөгөө ерөөлтөө замаа нүгэлтэй замаар худалддаг. Тэгээд эцсийн эцэст юу байгаа вэ гэж эцсийн эцэст өхөл. Эцсийн эцэст юу байгаа ч мөхөл баг. Матай 27-гийн 5 дээр Юдас мөнгөн зоосыг сүм дотор шидсэн. Би буруу юм хийлээ. Би шунлаасаа болж, би нүглээсээ болж, тийм ээ? Тэр жоохон мөнгнөөс болж би
маш эрхэм зүйлийг би нүгэлрөөдүүлэх чаа, буруу зам руу төлөх чаа. Би өөрийгөө яаж вэ? Алжээ. Тэгэхээр Юдас юу вэ? Муу замыг сонгосон. Тэр муу замыг худалдаж авсан бүр мөнгөөр. Тэгээд эцсийн эцэст тэрэнд гинт ухаарл орж ирсэн. Би нүгэлтэй юм байна. Би үнэхээр муу юм хийж гэж. Тэгээ сүүлд нь яасан бэ гэвэл тэр мөнгөн зоосыг сүм дотор чулуудаж шидэд өөрийгөө аваачаад дүүжилсэн. Одоо 27-гийн 5 дугаар эшлэл. Өөрийгөө дүүжилсэн. Ингээд нөгөө Библийн теологийн утга энэ шүү дээ. Юу вэ? Муу замын төгсгөл үхлээ. Сайн замын төгсгөл ам амьдралаа. Тэгэхээр түрүүн ярьсан тийм ээ. Бид нар яг ингэж нөгөө бодол зүрх сэтгэл тэр Библи доторх итгэл үнэмшил тэр юмаа зэгцэлэхгүй болвол бид нарыг уруу татах, бид нарыг уригдах, бид нарыг тийм ээ өнгө мөнгөтэй тэр өнгөлөг байдлаар уруу татах, одоо бидний толгоо гэргүүлэх тийм зүйлс өнөөдөр энэ дэлхийд маш олон байна. Тэгээд зарим хүмүүс сайн замыг муу замаар худалддаг. Харин өнөөдөр энд байгаа ахын дүүс та бүхнийгаа ерөөж байна. Амен. Есүсийн нэрээр ерөөе. Та бүхэн сайн замыг авсан. Сайн зам бүр үнтэйгээр ирсэн. Тэгээд тэр сайн замаа одоо бүгдээр маш сайхан тордох хэрэгтэй байна. Амен. Амен. За таны сонгосон эзний төлөөх зам нэг л амжилтгүй. Нэг л бүтэлгүй байна уу? Тэгэхээр Библи юу гэж хэлсэн бэ гэхээр төвч гэж хэлсэн. Хэцүү байна уу? Төвч. Сайн цаг ирнэ. Сайн цаг ирнэ. Чи миний төлөө зовж байгаа учраас би чамд сайн замыг бэлдсэн. Төлөвлөж байгаа. Наа чинь хэсэгхэн зуурих чи наадхыгаа дав гэдэг бяцхан сорилт тавьж байгаа. Тэгээд хүмүүс нөгөө хэлбэр байдлаараа өө эн чи хэцүү мэн. Тэгээд сорилтоо давахгүйгээр өнгөрөө явчихдаг. Харин өнөөдөр юу вэ? Бурхны үг яг ингэж хэлж байна. Таны явах ёстой зам хүнд хэцүү байвал бүү ухар. Эзэнд замаа даатгаа гэж хэлнэ. Амен. Тэгэхээр дуулал 37-гийн 5-аас 7 дугаар эшлэлээр яг үнийг хэлсэн. Эзэнд замаа даатах. Түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө. Амен. Гайхалтай. Эзний дотор дуугүй байж түүнийг дэвчээртэйгээр хүлээ. 7 дугаар эшлэлийн ихэнд байна. Тийм ээ? Эзний дотор дуугүй байж түүнийг дэвчээртэйгээр хүлээ. Заримдаа юм болохгүй байвал чимээгүй болоо гэсэн. Өөрийнхөө битгий хий гэсэн үг байна шүү дээ. Өөрийнхөө юм бодлоор, өөрийнхөө төлөвлөгөөгөөр битгий хий. Юу вэ гэхээр тэнд эзэн ямарваа нэг юм төлөвлөж байна. Тэгвэл чимээгүй хүлээ. Сонс гэсэн. Тэгээд эзэн түүний чинь тэр итгэлийн чинь дагуу биелүүлж өгнө гэж хэлж. Амен. Заримдаа хүмүүс яг төвчж чадахгүй, хүлээж чадахгүй. Гаасаа болоод өөр юм хийгээд эхэлдэг. Өөрөө хийгээд эхэлдэг. Тэгэхээр итгэгч хүний нэг зарчим байх ёстой шахах тус. Тэр юу гэвэл бид нар эзний дотор шийдвэр гаргана. Эзнээс сонсно. Эзний өдөрдмжийг дагна. Тэгээд эзний тэр замаар бид нар алхана. Алхаад явж идэл заримдаа юм болохгүй байх юм бол зогсно. Хүлээд төвчин. Бүр тэр сайн сайхан тэр эзний дуу хоолой ирэх хүртэл байж л. Амен. Тэндээ мөнхөд үлдэхгүй тодорхой эзэн төлөвлөн замыг зааж өгнө гэсэн. Амен. Тэгэхээр итгэгч хүмүүст энийг хэцүү байдаг. Болохгүй байгаа, тодорхойгүй байгаа нөхцөл байдал яадаг вэхээр эзний хүслийг хүлээж чадахгүйгээр өөрөө мэдээд хийснээр илүү ачааг өөр дөрөө хуримтлуулчихдаг. Тэгээд тэрийгэ дааж чадахгүй болоод ирэхээр эргээд яадаг вүлээ? Уйлдаг. Уйлан дуулаад энэ болсонгүй гэд буцаад эзэн дээр ярьдаг. Тэгэхээр эзэн үүнийг хүсэхгүй байгаа. Юу вэ гэвэл сайн зам дээр байгаа учраас заримдаа бид нар төвчих хэрэгтэй байна. Заримдаа бид нар яг хүлээх хэрэгтэй байна. Өөрөө дур мэдэн бид нар шийдвэр гаргахгүйгээр эзний өдөртөмжийг дагах хэрэгтэй байна.
За тэгэхээр эндээс нэг зүйлийг хараа хэдүүлээ. Яг эргэн тойронд ч байгаа одоо үл итгэгч хүмүүс гэж яри. За уучлаарай, үл итгэгч гэж яри. Тэгэхээр энэ жоохон тийм хүнд үг санагддаг. За Есүсийг таньж мдээгүй хүмүүс гэж хэлье. Жоохон гоё хэлье тийм ээ. Есүсийг хараахан хүлээж аваагүй хүмүүс гэж хэлье. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдрал ингээд цэцгэлж яадаг. За одоо ингээд цэцгэлж яадаг. Яг үнэндээ та бүхний амьдралд байхгүй байгаа зүйлийг тэр хүмүүс ингээд хаанаас ч юм хизээ ч юм тон гээл олж яадаг. Байж яадаг. Тэгэнгүүт нь боддог. Гэхдээ энэ хүмүүсийн амьдрал чи юу н дажгүй юм шүү. Энэ хүмүүсийн арга замаар юу н амьдрал дажгүй юм шүү гэж боддог. Тэгээ харин харамсалтай зарим хүмүүс яг тэр арга зам руу яваад орчдөг. Тэр замыг сонгоод орчдөг. Харин энэ зам юу вэ? Энэ бол хорон төлөвлөгөө шүү дээ. Заримдаа хүмүүс шударгаар хөдөлмөрлөж байгаа. Тэр хүмүүсийг ерөөх хэрэгтэй. Бүр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Бүр шударгаар. Тэр хүмүүсийн нуруунд дээр энэ Монгол улсын эдийн засаг явж идэг гэж боддог шүү. Тэр хүмүүсийн тэр хөдөлмөрч бүтээж тэр датвар тэр бүх юм ингээд шударгаар төлөө тэгээд дарамтлуулаад тэр юм өндөр байгаа ч гэсэн тэр лүүн хөрхийн тулд дахиад хүчээ зүтгэхэд хийж бүтээж идэг тийм гайхалтай хүмүүс. Тэр хүмүүсийн нуруунд дээр энэ улс явж байгаа гэж бас боддог шүү. Амен. Тэгээд эхнэр маань ер нь бол яг ийм хүн. Тэгээд ер нь одоо ингээд тэр чинь юу вэ? Яг л дөрмийн дагуул явж байгаа шүү дээ. Гэхдээ улс авах ёстой юм аавна, өгөх ёстой юм аавна өгнө. Гэхдээ тэр нь өнөөдөр хэцүү байгаа юм. Хэцүү байгаа. Гэхдээ нэг ч удаа улгаа хийе гэж бодохгүй шүү дээ. Тийм үү? Илүү хэлбэр зам руу орё гэж бодохгүй шүү дээ, тийм ээ? Илүү газ дарга болчих гэж бодохгүй шүү дээ, тийм ээ? Газ дарга болонгуудаа энд дэндээс хэдэн төгрөг улгаа хийгээд аваачаад пат хийгээд гэнт баяжаад, тийм ээ? Тэр хүмүүс ингэж энгийн ийм замыг сонгож амьдарч. Зарим хүмүүс. Бүгд биш шүү. Тэгэхээр ийм нөхцлөөр гинт баяжиж байгаа хүмүүсийг харахаар бид нар заримдаа соригдчихдаг. Энэ хүмүүсийн зам чинь дажгүй юм шүү. Тэгээ би одоо олон жил Есүсийг даглаа. Тэгээд миний байж байгааг гомбын гоцсон толгой голооны юу гэдэг үлээ. Юу гэдэг үлээ тий. Ингээд би ч гэмдэ байж л байгаа юм шүү. Миний энэ дээшилж байгаа амьдралд сайжирж байгаа юм ер нь юу ч халах. Ингэж бид нар бодох гээд байдаг. Харин энэ бол юу гэж? Энэ бол сорилт шүү багтаа сайн. Энэ бол уруу татлага. Харин үүнийг бид нар цэврээр хийх ёстой. Амен. Цэврээр хийх ёстой. Бүр чин үнэнчээр хийх ёстой. Тэгээд үүнийг эзэн дотор хийх ёстой. Тэгээд цэцэглэх болно. Амен. Тэгээд дэлхийн алдартай бизнесмэнүүд ер нь дандаа одоо бурхныг алдаршуулсан хүмүүс их олон байдаг шүү дээ, тийм ээ? Тэгээд мундаг одоо эрдэмтэн мэргэд тийм хүмүүс их байдаг. Тэгээ би өнөөдөр нэг хоёр хүний жишээг та бүхэндээ хуваалцах юм. За, цаашаа явъя гэдүүлээ. Амен. Тэгэхээр бид нар эргэн тойронд байгаа хүмүүсийнхаа тэр амьдралын нөхцөл байдал руу уруу татагдаж орж болохгүй шүү дээ ахтүсэ. Биднэрт үн цэн байгаа. Биднэрт дүрэн байгаа. Биднэрт итгэл найдвар байгаа. Тэгээ буруу замаар муу замаар гэлс под гэд амьдрал дээшилж болохгүй шүү дээ. Есүс итгэдэг хүмүүс ингэж дээшилж болохгүй тийм. Энэ бол дүрмд харшилж байгаа шүү. Энэ Библийн хуулийн дагуу биш шүү ахтүсэ. Амен. Заримдаа байгууллагын дарга нар гинт под гээл гоё баяжаад байдаг тийм. Под гээл баяжаад байдаг. Тэгээд хөөрхийн ажилчид нь ингээл бүр ингээд шамраал байдаг. Бүр ингээд тийм муухай дарга нар байдаг шүү дээ. Ингээд өөрөөсөө бүр ингээд дээшээ бүр нислээ. Дээшээ мандаал байдаг. Хөөрхийн нөгөө ажилчдынхаа хэдэн ямыг нь тоншоол те зохицуулаад ингээл тийм ээ. Өнөөдөр нийгэм нэг заримдаа нэг иймэрхүү байдалтай заримдаа амьдарч байгаа. Гэхдээ энэ бол муу замаар амьдарч байгаа хүмүүсийн арга барил. Гэхдээ бид нар үүнийг одоо ингэж өөгшүүлж бодож болохгүй. Юу гэхээр энэ буруу. Ингэж амьдарч болохгүй. Бид нар зөв амьдрах хэрэгтэй гэдгийг бид нар мөрдлөг болгох ёстой. Тэгэхээр ийм сорилт бид нарыг уруу татаж болохгүй шүү хатус. Харин ийм байгаа бол Есүс юу гэж хэллээ? Тий, яг үнэ. Тэвч. Тэс. Тэгээд тэр хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэй. Амен уу?
Хэрвээ та бүхэн сая яг энэ яриг сонсоод яг тэр юм биш үү гэж бодож байвал тий тэр хүнийхээ нэрийг бариад за энэ хүний төлөө залбирах юм байх шүү гэж бодорой гэж хүсэж байгаа шүү. Амен. Түүнээс тэрийг ингээд энэ яг ингэсэн байна. Гент под гэд энэ их гоё болчиход байгаа юм тий. Их дажиг болчиход байгаа ингэж бид нар яг тэрийг хараад байгаа. Харин гүн рүү норонгуудаа энэ нөхөр соригдсан байна, нүгэл дунсан байна. Жохон библийг тийм ээ гаргалгаагаар ингэж бид нар дүгнэх нь шүү дээ. Тийм учраас энэ хүнд юу хэрэгтэй вэ? Эцсийн цэгт нь энэ хүнд аврал хэрэгтэй байна. Сайн мэдээг энэ хүнд нэг удаа ярих ёстой байна. Даргаа Библиэл дээр ингэж хэлжээ. Энэ ариун Библиэл дээр ингэж хэлсэн байна. Тэгээ энэ хулгай хийх нь буруу юм биш шүү даргаа. Гэж хэлчихвэл халагдчих магадгүй аюултай. Энэ нөхөр юу яриад иргээд шууд халчих магадгүй шүү дээ тийм ээ. Гэхдээ л дотроо яг залбиралдаа түүнийгээ дурсаж тийм ээ. За яг энэ зөв замаар ингэж амьдрах хэрэгтэй юм байна шүү гэж. Тэгэхээр бид нар ингэж эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ амьдралын нөхцөл байдалд уруу татагдаж болохгүй яах вэ? Ерөөсөө болохгүй. За Христэд итгэхэд бид нэг зам, нэг жим, нэг судагтай. Тэгээд түүгээрээ бид нар амьдрна. Амьдрсаар бид нар тэр замаа дуусгана. Амен. За Нарния гэдэг алдартай зохиол байгаа шүү дээ, тийм ээ. Тэг киноч байгаа, тийм ээ. Олон зурвал ангитай, тийм. Тэгээ энэ хүн болохоор нөгөө C.S. Lewis гэх, тийм. Алдартай хүн. Английн алдартай зохиолч, эрдэмтэн. Ийм мундаг хүн ба. Тэгэхээр энэ хүн зам үнэн ам гэдэг үгийг их сонирхолтой тайлбарласан. За Христ итгэлийн цөм гэж орчуулах юм уу? За ийм алдартай ном байна. Тэгээ энэ номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж байгаа. За Есүс өөрийгөө зам үнэн ам гэж хэлснээр энэ худалч юм байна. Энэ яг худалч нөхөр байна. Хэн хэзээ өөрийгөө зам гэж хэлэх юм бэ? Ийм тэнийг юм байж болох. Энэ яг худалч. Нэгдүгээр дүгнэлт. Хоёрдугаар дүгнэлт юу гэсэн бэ гэхээр бүр хурцдаж байгаа. Солиотой байна. Солиорс. Энэ дэлхий дээр байгаа махбодтой хүн хэн хэзээ тий тэр мөнхийн замыг нээгээд өөрөө зам гэж хэлж чадах юм. Энэ боломжгүй, энэ худлаа. Энэ бол солиот. Энэ бол солиорол. Хийрхэж байгаа энэ бол хийрхэгч нэгэн байна гэж ингэж. Хоёр дахь нь гурав дахь дүгнэлт. Гурав дахь дүгнэлт бол бид нарыг хүлээж байгаа дүгнэлт. Тэр юу гэхээр тэр яг эзэн юм байна. Тэр яг хэлснийхээ дагуу тэр бурхан юм байна гэж. Ингэж дүгнсэн. Тэгэхээр энэ гурван дүгнэлт одоо яг дэлхийн яг энэ ертөнцийн дээр яг явж байна. Яг явж байна. Юу вэ? Зарим хүмүүс Есүсийн талаар сонсоод би зам үнэн ам гэдэг ингээд Библиэр тунхаглаад Есүс бол зам үнэн ам юм а гэд хэлэнгүүт зарим хүмүүс юу вэ? Худлаа. Тийм юм гэж юу вэ? Яг ингэж бодоод явж байгаа зарим. Зарим хүмүүс нь юу гэхээр энэ солиорл. Солиот. Есүст итгэнэ гэдэг бол солиорл. Ингээ явж байгаа хүмүүс байгаа. Харин яг энэ одоо алдартай хүмүүс маань юу гэж дүгнсэн бэ гэхээр гурав дахь дээрээ тэр бол нэг болвол яг эзэн. Тэр яг эзэн юм байна. Тийм учраас тэр өөрөө юу вэ? Өөрийгөө зам үнэн гэж хэлсэн. Эзэн л өөрөө тэр замыг тийм үү? Мөнхийн замыг бурхан өөрөө л тэр замыг нээж чадсан шүү дээ. Тийм учраас тэр өөрөө яг нөгөө эзэн мөн юм байна гэж. Амен. Эзэн талархъя. Тэгэхээр дараагийн нэг зүйлийг харъя хэдүүлээ. Дараагийн нэг зүйл хин бэ гэхээр Джон Буниан гэж хүн байна. За энэ хүн болохоор маш алдартай ном бичсэн. Үнний эрэлчин гэдэг ном бичсэн. Энэ номыг уншсан хүн бол 2 гараа өргөнө. Бүр 2 гараа өргөөрэй. За энэ номыг унших ёстой. Бүр хайж олоод уншаарай ахтусаа. Энэ бүр танд бүр алт эрдэнэс үнэтэй. Маш чухал ном. Маш чухал ном. Үнний эрэлчин гэж орчуулсан ном байгаа. За энэ ном болохоор юуны талаар ярьдаг вэ гэвэл энэ бол урт хоолын аяллыг эхлүүлж байгаа. Гэмт мөн чанартай амьдралаасаа салаад үннийг хайж урт бөгөөд сорилттой аян замыг туулж буй хүний дотоод тэмцлийн тухай өгүүлдэг ном. Дотоод тэмцэл. Тэгээ үнийг ингээд уран сайхны аргаар ингээд дүр олон дүртэй болгоод хүний дотор байгаа тэр тэмцлүүдийг ингээд бүгдэнд нь нэршил өгсөн. Жишээ нь сайн мэдээ тунхаглагч гэдээ байж. Тэгэнгүүт нь тэнд нь зөвхөрл гэдэг нь бүр тийм дүр явчих. Тэр юу гэхээр хүний зөвхөрл. Байгаал замаар явж байсаа гинт зөвхөрөөл. Энэ бүтэхгүй. Ийм болохгүй. Тэ энэ ерөөсөө ийм биш. Тийм биш. Ингэж. За тэгэхээр энэ хүний энэ алдартай номон дээр дөрөвтийн бүгд дээр харъя. За би довчхон тав хүндээ хэлье гэж бодож байна. За харъя. За гол дүр бол Кристиан гэж. Кристиан.
Тэр хэн бэ гэхээр тэр хүн өөр. Тэгээ тэр хүн хаачж байгаа гэхээр Сүрлийн хотоос гараад Мөнхийн улс руу, Мөнхийн хот руу те хаанчлалын хот руу ингээд хаян замдаа ингээд гарч байгаа. За тэгээд тэр явж байгаа замдаа тэр яаж байгаа вэ? Сорил төвөгшөөд тулгарна. Айдас сэргэлзээ уруу татлахад автагдана. Тэгээд сайн муу байдлыг ялган таньж итгэл найдвар төвчээр үнэнч байдлыг эцсийн мөчөд суралцаад тэр замаа дуусгаж байгаа. Гардаг ийм одоо алдартай нь. За энэ номын зөвөрлөлүүдийг яг тэр дөрүүдийг одоо би тааваханд танилцуулъя тийм ээ. Тэгэхээр номын нэршлүүдийг зөвөрлөлөөр ингэж хэлсэн байгаа юм. За Сүрлийн хот гэж байгаа. За энэ бол нүгэлт амьдрал, найдвар үгүй, утга учиргүй амьдрал. Бидний амьдрал өмнөх амьдралыг хэлсэн. Нүгэлт амьдрал. Тэгээ энэ Сүрлийн хот, Тэнгэрийн хот. За энэ бол авралын, Мөнхийн улс, Бурхны хаанчлалд орох. Одоо тэр яваач. Тэгтэл юу орж ирсэн бэхээр ачаа гэдэг тийм одоо дүр ба. Ачаа. Маш их ачаатай. Нэгэсэндээ маш их ачаатай. Тэгэхээр тэр ачаанаас өнгөрөх ёстой гэсэн. Тэгээд тэр нарийн хаалга гэдэг бас юм хэсэг ба. Тэгэхээр нарийн хаалгаар орсон. Тэгээд тэр замаараа явсан. Тэр зам хэцүү байсан. Үхлийн хөндөгөр туулсан. Тэрний юу гэхээр хүний нөгөө дотоод тэмцэл. Бид нар яг дотоод зүрх сэтгэлдээ үхлийн хөндөгөр туулдаг. Туулаад явж байгаа. Тэгээд тэн дотор заримдаа айдас байж. Заримдаа сорилт байж. Тийм ээ? Түүнийгээ давн туулах хэрэгтэй болдог. За тэгээд тэр дөрүүдийн одоо сайн муугаар нь ялгана. За тэр аян замаа эхлүүлсэн тийм үү? Кристиан. Кристианд нэг сайн туслагч байгаа. Тэр юу вэ гэхээр сайн мэдээ тунхаглагч гэдэг дүр ба. Сайн мэдээ тунхаглагч. Тэгэхээр сайн мэдээ тунхаглагч юу гэж хэлсэн бэ гэхээр зөв замыг зааж. Бурхны үгийг яаж вэ? Тунхаглаж. Чиний явж байгаа энэ зам яг зөв шүү. Чиний явж байгаа энэ зам чи үнэхээр ерөөлтөй зам. Энэ замаар чи тууштай явах ёстой. Энэ зам тийм үү? Эцсийн мөчөд чамд гайхалтай ивэл ерөөлөг гэн. Үргэлж явах уу? Сайнаар ятгаж явах. За дараа нь юу гэхээр үнэнч гэж. Үнэнч. Яасан бэ гэхээр хүнд нөхцөлд ингээл орлоо. Зовлон амслаа. Тэр үед яг хөөр яг нэг үнэнч байдал нь маш чухал. Тэгэхээр тэр үнэнч байдлыг гаргаж. Үнэнч шарих тийм ээ. За энэ хэцүү байна. Гэхдээ урагшлна. Дараагийн нэг дүр юу гэхээр найдвар. Тэгэхээр христиан хүнд хэцүү байдалд ороод ингээд явж явах үед тэр найдвар гэдэг зүйл үргэлж тэнхрүүлж байна. Найдвар гэдэг зүйл нь тэр замыг дуулах хүч чадал болж байна. Найдвар гэдэг зүйл нь тийм үү? Тэр зам бартаатай хүнд байсан ч гэсэн жим гаргаж идэг. Тэгэхээр энэ найдвар гэдэг. За сүрэг дүрийг харъя тийм ээ. Сүрэг дүрийг харъя. Сүрэг дүр дээр юу гэхээр хувирмтгай. Яг нөгөө хүний дотор болдог зүйл тийм ээ. Заримдаа шийдвэр гаргаад явж ил гинт хувирчдаг. За энэ биш байна. Энэ болохгүй байна. Энэ буруу байна. Тэгэхээр энэ хувирмтгайгаа бас тийм үү? Яг энэ номон дээр гардаг. Заримдаа ингээ хувирдаг. Гэтэл гинт найдвар гарч ирдэг. Үгүй тийм биш. Тийм биш. Чи яг энэ замаар явж байгаа. Энэ найдвартай шүү. Гэтэл гинт хувирдаг. Буцаад урууд. Гэтэл юу вэ? Үнэнч байдал нь ингээд гогдож эхэлдэг. Үнэнч байдал ингээ гогддог. Үгүй тийм биш. Би энэ замаар яг явах хэрэгтэй гэд ингээд гогддог. Хувирмтгай болт. Хувирдаг. Энэ болохоор дүр зургийн итгэл. Гинт омогшиж гарч ирснээр за болохгүй. Тэгэхээр амархан шантардаг. Тэгээ ухардаг. Тэгэхээр ийм зүрх сэтгэл хүний дотор бас байх. Тэгэхээр энэ ном ерөөсөө ингээд хүний дотор байгаа тэр бүх зүйлийг уудлаад тус нь ингээд дүр болгосон. Тэгэхээр энэ номыг уншаад яг энэ гоё нэг жүжиг гарч ирэх гэдэг. Би жүжигч биш л дээ. Энэ дүр аяг хоол юм гарч ирэх гэдэг тийм ээ. Гинт зөвхрөөл гуй тийм биш. Тийм биш. Би энэ замаар яг явнаа гэл. Тэгэхээр энэ нэг тийм гайхалтай юм болох гэдэг юм. Амин. За. За. Тэгэхээр энэ номыг заавал унших хэрэгтэй шүү ахтусаа. Итгэгч хүн заавал унших хэрэгтэй. Бүр заавал уншина. За зөрүүд. Заримдаа гинт зөрүүд болно. Тэгээ үннийг гинт сонсохоос татгалзаж эхэлнэ. Үгүй энэ зам буруу байна. Энэ буруу. Энэ биш. Үгүй тийм биш. Би яг ингэ зөрүүдэлж эхэлнэ. Гэтэл тэнд гинт нэг дэлхийн ухаантан гэдэг юм арчаар. Яг энэ номон дотор. Дэлхийн. Тэгэхээр энэ бүр аюултай. Энэ бүр хамгийн аюултай. Гинт ингээд өөрийг тайвшруулна, найдварлна. Оо энэ чи яг зөв. Чи яг зөв явж байна. Зөв гэдэг. Зөв мэт болгонгуудаа гинт өөрийнхөө зам руу. Энэ хамгийн аюултай. Тэгэхээр итгэлийн амьдрал яг ийм нөхцөл хамгийн аюултай. Яа наа чи зөв. Наа чи яг зөв сайн байна гэж хэлсэн. Гинт сайнаар нь бодуулаад энэ чин толгойг нэргүүлэнгүүтээ гэд буруу зам руу аваад оцдог. Тэгэхээр дэлхийн ухаантан гэдэг юм гарч ирдэг.
Тэгээд нэгэсэндээ өөрт нь байгаа тэр амар байдлыг нь хүний аргаар нь асуудлуудыг нь шийдэхийг санал болгодог. Яг өөрийнх нь аргаар. Чи ийм юм байна. Чи чадвартай байна. Чи сайн юм байна. Чи ийм юм байна. Чи хайст. Чи эрдэм тийм. Яг энэ өөрт байгаа энэ одоо даваа тал өөрт байгаа энэ сайн зүйлээр ингээ ураад. Тэгвэл наа чи хэрэггүй. Чи наадахнаас илүү байх чинь наа чи хэрэггүй. Наа зам чинь зовлонтой биш үү? Наа чи хэцүү биш үү? Чи энэ хараа энэ хамгийн гоё юм зам. Би чам заагаад үгүй. Окей. Чи явах уу? Явъя. Тэгэхээр энэ хамгийн аюул. Дэлхийн ухаантан гэдэг зүйл. Аполлон гэж гарч ирдэг. Аполлон гэж гарч ирдэг. Тэр нь юу гэхээр нэг өсөндөө тэр итгэлээс нь унгаах муу сүнслэг хүч. Ийм дүр гарч ирдэг. За тэгээд дараа нэг дүр ба тэр нь юугаар зөвхөрлийн авраг алтан медальтай гэсэн. Зөвхөрл бол ерөөсөө тэгээд бүр туйлын түүний авраг гэсэн. Тэр нь хэн бэ гэхээр тэр өөр христиан. Тэр хүн яг ийм гэсэн. Зөвхөрлийн авраг. Бүр зөвхөрлийн бүр туйлын авраг. Заримдаа та бүхэн бодороо та бүхний итгэл яг заримдаа яг зөвхөрлийн бүр туйлын авраг байгаа. Нэрэ шүү. Нэрэ. Сайн сайхнаар явъя гэдэг. Гинт нөгөө туйлын нөгөө зөвхөрл нь яадаг вэ гэхээр би угаасаа л ийм байсан. Би угаасаа л тийм байсан. Би угаасаа л бүр төрхөөсөө тийм байсан. Яг ингэж энэ бүр ингээд бүр туйлын бүр зөвхөрлийн бүр ингээд мастер. Бүр мастер. Би бүр насаараа л орон дээр хэвдсэн. Би хэвдчихэл байдгийн. Та хоолоо би идчихээд унтаад байж л байдаг. Энэ бол би. Тийм ээ. Би хэзээч ажил хийж чадахгүй. Би хэзээч ажил хийж үзээгүй гэдэг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэгээ жүжигэн дээр хүртэл байдаг шүү дээ. Би бол эрдэнэт. Би бол бүгдийг мэднэ. Гэхдээ хэзээч багшилч үзээг. Тэ. Тэгэхээр энэ зөвхөрлийн аврах гэдэг энэ зүйл тэр хэм бэ гэхээр христианы дотор байгаа тийм. Мөн чанар. Тэгэхээр энэ ном яг үүнийг өгүүлдэг. Гэхдээ эцсийн мөчөд яадаг вэ? Эцсийн мөчөд тэр зорьсондоо хүртэх. Яг ийм ном. Өнөөдөр бид нар Есүс Христэд итгэж байгаа энэ амьдрал яг л ийм амьдрал байхгүй юу? Бидэрт өчнөө олон юм байна. Бидний зүрх сэтгэлд өчнөө олон юм байна. Маш их юм байна. Маш их тэмцэл байна. Маш их тийм үү? Зүйл байх. Харин үүнийг бид нар зөв замаар сайныг нь сонсож, сайн зөвлөгөөгөөр энэ замаа тордох хэрэгтэй. Туулаад амьдрах хэрэгтэй байна гэсэн. Амен. Амен. Халелуя. Тэгэхээр энэ номын гол сургамж юу гэхээр итгэлийн амьдрал олон саад бэрхшээлтэй байдаг. Гэхдээ саад бэрхшээлтэй тулгараад түүнийг даван туулахыг юу вэ? Итгэлийн замаа гэж хэлсэн. Даван туулахыг шүү. Түүнээс тэр замаасаа ухраад өөр замыг сонгохыг бол хэлээгүй маа. Залуу хүмүүс бол магадгүй би залуу байна. Нэг 10 жил энэгээр амьдрал. За болио. Одоо өөр юм. Би яг нас байна болно. Харин жоохон нас яваад ирсэн хүмүүс бол тодорхой болсон тийм ээ. Окей, энэ л миний зам. Одоо нас чалга тийм ээ амьдрал богиноссон байна. Одоо энэ зам. Тийм учраас чуулганд настай хүмүүс их байх шиг санагддаг шүү. Харин залуу хүмүүс болохоор сонголт их байна. Би энийг чигийн, тэрийг чигийн, энийг ч явна. Харин уучлаарай залуучуудаа. Та бүхэн яг авах ёстой хамгийн үнэтэй юм алдсан. Цаг хугацаагаа алдна гэсэн. Тэгж сонголт хийснээр. Харин хамгийн сайн сонголт юу гэж? Яг нөгөө эзний зам. Тэгээ тэр замаараа бүх сайхан амьдралаа тордож амьдрах ёстой. Амен. Тэгэхээр энэ ерөөл бид нарт ирсэн юм ахтус. Амен. За ингээд ер нь дуусгая да. Төгсөж байна. Төгсөх тал руугаа орж байна. За, Христийн зам зөвхөн түүний дотор буюу түүний туслагчаар дамжуулан урагшлах болдог. Түрүү нөгөө би өмнө ярьсан туслагч гэж тийм. Тэгэхээр Есүсийг бид нар туслагч гэж ойлгохгүй. Есүс бол өөрөө зам багхгүй. Тэр замыг тавьсан өөрөө зам. Харин тэр замаар бид явна. Явхад хэн тусалж байгаа вэ? Есүс явахдаа би туслагчийг илгэнэ гэсэн шүү дээ. Тэгээд ариун сүнс биднэрт үргэлж зөвлөнө. Яг сая энэ номонд гардаг шиг тийм ээ. Бидний дотор болж байгаа тэр бүх зүйлийг зөвлөнө. Наа чи буруу. Нөгөө сайн мэдээ тарагч байхгүй юу? Сайн мэдээ тарагч ариун сүнс чинь сайн мэдээ тарагч. Нөгөө үнэн чинь байхгүй юу? Би яг энэ пастрын темпийг яг сая хэлчихлээ. Тэр чинь байхгүй юу? Гэт яг хэлчихлээ шүү. Гинт дон гэдээ ороод ирлээ. Энд чи юу лээ гэд бод яг ороод ирлээ шүү тий. За. Баярлалаа.
Тэгэхээр энэ замыг бид нар ариун сүнсний тусламжтайгаар маш сайн дордно. Маш сайн дордно. Харин буруу муу зүйлийг ариун сүнс бид нар сануулна. Наа ч биш. Наа ч буруу. Яг нөгөө дэлхийн ухаантан шиг чи агуу, чи болвол төрхөөсөө л агуу байсан. Бид нарыг ингэж өргөгдөж магадгүй. Тэ. Чи бол авьяастай. Юу энд чи ингэж нэг тийм ингэж амьдрал. Энэ ямар хэрэгтэй вэ? Би чамд бүрэлөө сайныг өгнө. Харин харамсалтай нь олон хүмүүс яг тэр өрхөнд ороод ингэж явчихдаг. Ингэж явчихдаг. Яг уяатай нөх ш. Наа ч гоё юм байна. Харин гэхдээ тэд хязээ чангалахаа мэднэ. Тийм ээ? Хязээ нөгөө чангалаад те чи одоо олон юм ярихгүй шүү чи. Тэгэд ингээд бид нарыг воомлж магадгүй аюултай. Эхнийх нь айгүй амттай, их сайхан. Гөр бялуур шиг тийм ээ одоо юу гэдэг нөгөө амттан шиг. Эхлээд их гоё хуурна. Дараа нь чангалж одоо ингэ шүү чи. Одоо чи ээж хамд их төлсөн. Одоо чи над төлнө. Гэт ингээд тийм. Харин эзний зам бол тийм биш. Эзний зам юу вэ? Үүргэлж дэвж гин. Эзний зам үүргэлж явах уу? Цэцэглэн. Гэхдээ тэнд жоохон нуухчаа байгаа. Жоохон нуухчаа байгаа. Жоохон ийм саад бэрхшээл, зовлон ийм зөндөө байгаа. Гэхдээ түүнийг нь бид нар даван туулнаа. Амен. Туслагчтай хамт бид нар даван туулнаа. Амен. За, та эхлүүлсэн замаа дуусгахын тулд энэ замыг мэддэг газар чинь та болсон. Газар чинь бидэнд байгаа. Амен. Тэгээ өөрөө өөрийнхөө ойлголтоор мэдэхгүй газараар явбал бид нар аюултай. Тэрнээс бид нар татгалцсан. Тэгэхээр яг л одоо юу вэ? Хөвч таагаад газар чинь хэрэгтэй байсан шиг бидэрт маш сайн газар чинь байгаа. Нэг өсөндөө зам заагч байна гэсэн. Амен. Амен. Халелуя. Бид ийм сайн одоо ивэл нэг үсэл ийм сайхан ёроолыг авсан ийм хүмүүс юм. Амен. Халелуя. За Матай Марк 10-ын 23-аас 27 дээр нэг ийм зүйлэл байгаа. Өнгөрсөн эзний өдөр бас товчхон ярьж байсан. Есүс Бурхны хаанчлалд орох нь хэцүү гэд хэлсэн чинь баян хүн за чи эд хөрөнгөө надад тараагаад өгч. Надад тараагаад өгч гэж хэлээг. Ер нь ядуусдаг ингээд бүгдийг өгч. Тэгээ чи тэнгэрт баялагтай болно гэсэн. Хэцүү байна. Тэгэнгүүт тэнд Есүс нэг зүйл гэр. Тэмээ зүүнний сүвгчээр баян хүн тэнгэрийн хаанчлалд орохоос тэмээ зүүнний сүвгчээр орох нь илүү хэлбэр юм а гэж хэлсэн. Тэгэнгүүт тэнд дагалдагч нь бүр ингээд нүд нь ороод ирсэн. Одоо яана. Тэгээд хэн аврагдах юм бэ гэж. Нэг өсөндөө энэ нь юурээс боломжгүй гэсэн үг байхгүй. Тэмээ хязээ зүүнний сүвгчээр орох уу? Тийм боломжгүй. Тэгэхээр нөгөөдөл чинь бүр ингээд пат гэд байхгүй болчихсон. Юу одоо тэгээ хэн аврагдах юм бэ? Хэн яаж аврагдах юм бэ? Тэгэхээр харин Есүс энд нэг зүйл хэлсэн. Харин Есүс хүмүүс өөрсдийн хичээл зүтгэл, зүрх сэтгэлийн хандлагаар аврагдах боломжгүй. Өөрсдийнхөө хичээл зүтгэлээр авралыг авах боломжгүй. Нэгсэндээ өөрсдийнхөө хичээл зүтгэлээр энэ миний замаар амьдрах боломжгүй гэдэг хэлж байгаа. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр харин Бурханд бүх юм боломжтой. Түүнд боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг хэлснээр бид явах замаа Христийн ивэлээр даван туулах болно гэсэн. Амен. Таныг эзэн ерөх болтугай. Зөвхөн эзний хүчээр түүний ивэлээр бид түүний замаар амьдрч чаднаа гэдгийг өнөөдөр хэлж байна. Та бүхний амьдрал дэвжих болтугай. Дээшлэх болтугай. Аян зам чинь үлзийтэй байх болтугай гэж. Ерөөе. Амен. Хамтдаа өгдөрөө магтан дуулъя. Хамтдаа өгдөрөө залбирцгаая. Амен. Халелуя.